Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Доктор Котоко байна. За та бүхэндээ зориулж эрүүл мэндийн боловсрол гэж юу вэ гэдэг талаар өнөөдөр ярилцахаар орж ирсэн. За эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэх нь хүн болгоны хувьд бол эрүүл тийм ээ сайн сайхан амьдрахад тусалдаг юм мэдлэг байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн боловсрол гэдэг нь болохоор хувь хүнийг эрүүл мэнд сайн сайхан байдлынхаа талаар мэдээлэлтэй шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг ур чадвараар хангадаг ийм зүйлийг эрүүл мэндийн боловсрол гэдэг. За урьдчилан сэргийлэх арга хэмжээг онцолж эрүүл зөв дадал хөвшлийг төлөвшүүлснээр эрүүл мэндээ 100% одоо өөрийнхөө гарт авах боломжтой байдаг. За бид нар эрүүл мэндийн боловсролтой байхын ач холбогдол нь юу юм бэ? Яг заавал бид нар эрүүл мэндийн боловсролтой байх шаардлагатай юм бэ? Тэгэхээр дөрвөн төрлийн одоо ач холбогдол байна. За эрүүл мэндийн боловсрол нь болохоор хувь хүмүүст эрүүл мэнд сайн сайхан байдлынхаа талаар мэдээлэл гаргахад тусалдаг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр шийдвэр гаргахад тусалдаг ийм мэдлэг мэдээллийг өөртөө бий болгох нь дараах зүйлүүдэд ач холбогдолтой. Нэгдүгээр эрүүл мэндийн мэдээлэл ойлгоход тустай байдаг. За ерөнхийдөө эрүүл мэндийн мэдээллүүдээ ойлгоход ихэнхдээ бэрхшээлтэй байдаг. За жишээлбэл бид нар одоо эмчнэрийн ярьж байгаа, сувилагч нарын ярьж байгаа зарим үг үсэг тийм ээ үйлдвэрийг төдийлөн бас заримдаа ойлгохгүй. За мөн шинжилгээний хариунуудаа ч гэсэн хараад төдийлөн сайн уншиж ойлгодгүй. Тэгэхээр эрүүл мэндийн мэдээлэл гэдэг бол нарийн төвөгтэй зүйлүүдийг энгийн аргаар ойлгож одоо эмчийнхаа зааврыг, зөвлөгчийнхаа зааврыг ойлгох боломжийг олгож өгдөг. За хоёр дахь ач холбогдол нь юу гэхээр мэдээлэлтэй танилцсны дараа шийдвэр гаргадаг. Жишээлбэл одоо ямар нэгэн одоо мис засал ч юм уу тий ажилбар хийх гэж байгаа үед заавал танилцуулдаг. За танд ийм ажилбарыг хийх гэж байна, танд ийм мис засал хийх гэж байна. За энэ нь ингээд хэсгийн мэдгээ алдуулалтаа, ерөнхий мэдээ алдуулалтаа ийм хүндрэлүүд гарах эрсдэлтэй та зөвшөөрч байна уу гэд таниулсан зөвшөөрлийн хуудас гэж авдаг. Тэгэхээр мэдээлэлтэй танилцсанаар шийдвэр гаргахад тусалдаг. Дараагийн 3 дахь ач холбогдол нь бол өөрийнхөө эрүүл мэндийн нөхцөл байдлыг удирдах тий. За миний эрүүл мэнд дунд байна, хүнд байна, өндөвтөр байна, тийм ээ маш хүнд байна гэдгийг өөрөө ухамсарлаж хүн ойлгох боломжийг олгодог. Ингэснээрээ одоо харахад удаан хугацаанд явагддаг өвчнүүдийг үр дүнтэй хянаж, эмчилгээнийхаа төлөвлөгөөг дагаж мөрдөхөд одоо эрүүл мэндийн боловсрол маань тусалдаг. За дараагийн чухал зүйл маань болохоор эрүүл мэндийн хэрэгцээг одоо сурталчилж өгдөг. За энэ маань бид нар маш олон эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг одоо телевизээр, интернетээр бүгдөө л эрүүл мэндийн тустай аж тустай гэх мэт ярьж байна. Тэгэхээр энэ яг үнэхээр одоо эрүүл мэндэд тустай юм уу? Миний эрүүл мэндийг одоо хамгаалах уу гэдгийг ойлгож мэдгэд мөн эрүүл мэндийн боловсрол чухал ач холбогдол сайн байдаг байх нэ. За гадуур эрүүл мэндийн боловсрол олгоод явж байгаа үед эрүүл мэндийн боловсролтой холбоотой буруу ташаа нийтлэг ойлголтууд одоо байдаг. За энэ дээрээс 3 одоо том төрөгдлийн талаар энд бичсэн байна. За нэгдүгээр юм бол одоо аутизм гэдэг бие хүний ганцаардал гэдэг юм байдаг. Сүүлийн үед одоо маш их онцлогдож, маш ихээр одоо хөгжиж байна. За энийг болох дээр те вакцинжуулалттай холбоотой энэ вакцинаас болоод одоо ингээд аутизм гэдэг өвчин үүсэж байгаамаа гэх ингээд нийгэмд буруу тушаа ойлголтуудыг бас өгсөөр байдаг. За энэ бол шал одоо буруу тушаа ойлголт байдаг. Аутизмын шалтгаан одоо бол тодорхой болоогүй байгаа. За хоёрдугаар төрөгдөл хоёр нь болох дээр эсэн чихэр хідэд ах юм бол одоо сахар хідэд ах юм бол тархалтын цорын ганц шалтгаан болдгоо гэж одоо хүмүүс ярьдаг. Тийм учраас одоо чи чихрээ багасгах тэг энэ гэж одоо зөвлөгөөнүүдийг бие биендээ өгдөг. Энэ яг нь тархалтыг үүсгэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл болж байгаа боловч тархалт маань төвийн гаралтай, захын гаралтай, дотоод шүүрлийн гаралтай, дотоод шүүрлийн бус гаралтай тийм ээ. За тэгээд маш олон генетикийн гаралтай. За мөн дээрээс нь одоо тухайн хүний өөрийнх нь онцлогт
холбоотой, өвчний явцтай холбоотой тархалтууд бас үүсч болдог. За мөн амьдралын хэм маягтай холбоотой ч мөн тархалтууд үүсч идэг. Тэгэхээр ганц зүйлд одоо итгэж болохгүй. За дараагийн төвөргөд бол болохоор дээр антибиотикууд вирусын халдварыг эдгэдэг гэж ярьдаг. За яг үүндээ бол антибиотик гэдэг маань болох дээр одоо бичигдсэн байдлаас л ойлгомжтой тийм. Анти гэдэг маань эсрэг гэсэн үг, биотик гэдэг маань амьд бий гэсэн үг тийм. Тэгэхээр амьд ямар нэгэн амьд биеийн эсрэг үйлчлдэг бодисыг антибиотик гэж нэрлэж байгаа. За вирус бол эсийн дотор амьдардаг нэгэн бас бодгал тийм амьд биед байдаг. Тэгэхээр бактери, ням гэдэг маань бол нэг үг шүү дээ тийм. Бактери гэдэг нь монголоор ням гэж орчуулад байгаа. За вирус гэдэг маань бол эсийн дотор амьдардаг. Эс нь өгөхөд өөрөө одоо вирус маань өгөж өргөддөг. За мөн эс рүү хадагшилж одоо халдварладаг. За вирусын халдвар гэдэгт одоо бид нэр хамгийн сайн мэднэ БЦ вирус гэдэг мэднэ. Антибиотик бол халдвар өвчнүүдэд үйлчилдэг бодис хэлдэг. Тэгэхээр вирусын халдварын үед бол вирусын эсрэг эмийг хэрэглэдэг. Гэхдээ дэлхий дээр яг вирусын эсрэг эм гэдэг мөрмөцөөр зарим нэг эмүүд байдаг ч гэсэн нийтлэг одоо вирусыг бол устгадаг тийм эм бол бас нэлийн ховор байдаг. Тэгэхээр вирус гэдэг бол өөрөө амьд эсийн дотор өсөж үрдэг тухайн амьд эсүүд дагаад өгдөг юм амьд бит байдаг. Тийм учраас вирусыг устгахад хүний өөрийн дархлааны систем бол асар том ач холбогдолтой байдаг. Тэгэхээр бид нар нийгэмдэр явж байгаа хин нэгнээс сонссон тэр тэгдэг гэж штэ тэрийг ингээ хэрэгэлцдэг гэж юм. Одоо танаа хөхт хийсэн бол тийм юм очих ч гэдэм үү те. Энэ буруу ташаа ойлголт бол ерөөс эрүүл мэндийн боловсралгүй байдал, дээрэс нь зөв газраас зөв хүнээс зөв мэдээлэл аваагүйгээс тийм ээ буруу зүйлүүдийг хийж олон өвчнийг одоо хүндрүүлэх юм эрсдэлтэй байдаг. За эрүүл мэндийн боловсролт мөн одоо урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн стратеги орж өгдөг. За энэ маань болох дээр тухайн хүн өөртөө зориулаад тогтмол үйлчлэгийг за эрдэлрүүлэхийг за эрүүл амьдралын хэм маяг вакцины чиглэлтийг одоо өөртөө бий болох хэрэгтэй. Хувь хүн болгон өөрийн гэсэн эмчтэй, сэтгэл зүйчтэй, өөрийн гэсэн одоо эрүүл мэндийн боловсролсоо дээршлүүлснээр өөрийгөө энгийн өвчнүүдээс сэргийлж чаддаг юм байх хэрэгтэй. За тэхийн тулд мэдээж тогтмол үйлчлэгт шинжилгээнд орж явах хэрэгтэй. Тогтмол үйлчлэг бол ерөөсөө өндөрлөг эртэлрүүлжтэй цаг тухай бүрдэн одоо арга хэмжээ авч таныг эрүүл сайхан байлгахад тусалдаг. За тэгээд хүүхдүүд байх үед 0-5 насны хүүхдүүдэд бол тогтмол бас маш их үйлчлэг явагддаг тийм ээ. За 6-аас 18 наснд бол өсвөр насны хүүхдүүд бүс хариалагддаг учраас ерөнхийдөө бас нэг мэрсээр өвдгөр нэг үйлчлэг хийлгээд яваад байдаг. За тэгээд эртэлрүүлэг бол одоо улс орон даяар одоо манай улсад хэрэгжиж байгаа 2022 оноос хойш хэрэгжиж байгаа 2 жил тутам өөрийнхөө сонгосон одоо газар очиод эртэлрүүлэгтээ насны бүлмээр хамрагдах боломжтой байгаа. За энэ нь болох дээр ямар ач холбогдолтой юм гэхээр одоо 1000 хүнийг жишээл 1000 хүнд ингээд цусны шинжилгээ ингээд шууд хийлээ те. Тэгэхээр тэр 1000 хүнээс нэг цусны шинжилгээнд өөрчлөлт илрээд тухайн хүн эрт онцлогдоод эрт эмчлэгдэж энэ бол амжилт. Тэгэхээр эртэлрүүлэгт бол манайхан бол маш сайн идэвхтэй хамрагдаж байгаарай. Энэ бол улс орнуудад хийгддэг хамгийн гоё том ажил байгаа. Маш олон одоо улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоог уншиж байхад эртэлрүүлгийг бол бүл улс орнд одоо зөв юм гэдгийг цохон тэмдэглэсэн байдаг. За эрүүл амьдралын хэм маягийн сонголтууд. За эрүүл амьдралын хэм маягийн сонголтууд гэдэг дээр бол маш олон зүйлийг бид нар ярилцсан цаашдаа. За нэгдүгээр тэнцвэртэй хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, стресс менежмент, залууны өвчнөөс урьдчилан сэргийлэх тийм ээ. Энэ зүйлүүд бол маш их одоо тухайн хүний эрүүл мэндийн боловсролтой холбоотой гэдэг юм аа. За дархлаажуулалт бол угаасаа дэлхий дээр халдварт болон халдварт бус гэсэн хоёр л төрлийн өвчин байгаа шүү.
тэр халдварт өвчнүүд болох төр зарим нь одоо вакцинтай, зарим нь вакцингүй байгаа. Вакцинтай байгаа өвчнүүд бол хүндрэлээс сэргийлдэг. Мөн тухайн өвчнөөс өгдгөөс бас сэргийлж өгдөг ийм ач холбогдолтой. Тэгэхээр хүний өөрийнх нь дархлааны системийн ажилтг зарчим дээр үндэслэж вакцинуудыг гаргаж авсан гэдэг учраас та бүхэн вакцинд бол одоо вакцинд дархлаажуулалтанд хамрагдж байгаа хэрэгтэй. Ядаж л улирлын томоогийн дархлаажуулалт байна. За тэгээд мөн үндэсний товлолтын дархлаажуулалтанд хамрагдах нь бас чухал ач холбогдолтой байдаг. Тийм учраас та бүхэн бас энийг бас анхаарч үзэж байгаарай. За мөн эрүүл мэндийн боловсролоо одоо дэвшлүүлээд явж байгаа үед хоол тэжээлөө эрүүл мэнд гэдэг зүйл орж ирдэг. За хүний бие махбодод одоо хоол тэжээл хамгийн чухал шаардлагатай шүү дээ, тийм ээ. Ерөнхийдөө бол хүнийг шинэ тэжээлэл хангах зорилготой тэнцвэртэй хоолсноор. За тэнцвэртэй хооллолтод 4 зүйлийг л одоо дэлхийн нийтэд авч үзэж байгаа. Тэгэхээр жимс хүнсний ногоог болох тэр витамин С, бодис, антиоксидантаар баялагд бол дархлааг дэмжиж өгдөг, архаг өвчнөөс хамгаалдаг. Аль болох тод өнгөтэй яг байгалийн бүр болж өгөл өөрө хараараа тарьсан жимс ногоо хэрэглэх нь эрүүл мэндэд асар ач холбогдолтой байдаг. За бүхэл үр тариа үр тарианы зүйлүүд дотроос бол цагаан гуриллыг бол татгалзаж байгаа тийм. За тэгтээ бүхэл үр тариа нь бол эслэгээр баялаг байдаг. За энэ хоол маань болохоор хоол боловсруулах системийг сайжруулж цусан дах сахарын хэмжээг хянахад туслан зүрх судасны эрсдлийг бууруулж өгдөг. Цаашлаад хэдүүлээ бас бүхэл үр тариа олж идцгээе. Тийм ээ. За дараагийн чухал зүйл уух тусгүй уурга. За уургийг бид нар бол нүүдэлж ардсан учраас махнаас авдаг. Мах бол уургийн их усүр. Энэ булчин бий болгож өгдөг. За мөн дээрээс нийтсийг нөхөн сэргээх хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг буюу тоосхны үүрэг гүйцэтгэдэг байгаа. За эрүүл уух тус. За эрүүл уух тусанд одоо авокадо байж болж юм. За оливын тос байж болж юм. Ханаа гурванлаас гаргасан бүх тосуудыг хэрэглэхийг зөвлөдөг. За тэгээ зүрхний эрүүл мэнд тэрхний үйл ажиллагаанд дэмжиж өгдөг байгаа. За дасгал хөдөлгөөн дараагийн чухал зүйл маань эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлээд тийм ээ боловсролоо дээшлүүлээд явж байгаа. Энэ дасгал хөдөлгөөн гэдэг чинь чухал юм биш үү гэдэг хүн ойлгодог. За тэгвэл тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь биеийн болон сэтгцийн эрүүл мэндэд сахиад маш чухал нөлөөтэй булчин бэхжүүлэн зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна, сэтгэлийн хөдөлгөөнийг сайжруулж өгдөг. Хэдий чинээ дасгалын төдий чинээ одоо тэг хатуужилтай, төвчээртэй болж ирдэг. За мөн дээрээс нь хөөс урсах гэсэн хүн өөрөө маш гоё галбирч чийдэг тийм. Тэгэхээр 30 минут өөртөө зориулаад ямар нэгэн дасгал хөдөлгөөнийг өөртөө зориулаад дунд зэргийн эрчимтэйгээр хийж гүйцэтгэж сурах хэрэгтэй. Энэ бол зүгээр л энгийн бүх хүмүүс л хийж явах хэрэгтэй зүйл байдаг. Түүнээс нэг онцгой төрсэн ч юм уу тийм хүмүүс хийгээл байдаг зүйл бол ерөөсөж огтхонч биш шүү гэдгийг тархиндаа аягүй сайн ойлгуулж суулгах хэрэгтэй. За тэгээд зөв дасгал хөдөлгөөний дотор нь болох дээр 3 ангилж чинь. За зүрх судасны дасгал буюу зүрхний эрүүл мэндийг сайжруулдаг, усан сэлэх, дугуй унах зэрэг зүрхний цогцлтын тоог нэмэгдүүлж зүрх судасны системийг сайжруулж өгдөг. За хүчний бэлтгэлүүд хүндийг өргөлт. Энэ нь болохоор одоо фитнес агаар тийм энэ булчингийн массыг нэмэгдүүлж ясны нэгтралыг сайжруулж өгдөг. За уян хатан байдал буюу тэнцвэр. За энэ дээр болох тэр одоо ихэнхдээ бүхнүүд одоо янз янзын йогууд байна тийм. Хүмүүс йогууд хийдэг болсон. Энэ маань сонголтын дасгал, уян хатан байдал, тэнцвэр, хөдөлгөөний үрийг бас сайжруулж өгдөг. Энэ дасгалуудын аль ч хэлбэрээс та сонгоод өдөр тутамдаа хийж байгаа нь бас эрүүл мэндийн боловсролоо дэвшлүүлж байгаа нэг хэлбэр байна. За дараагийн чухал хэлбэр бол одоо чухал зүйл бол эрүүл мэнд, сэтгцийн эрүүл мэнд сайн сайхан байдал гэж байгаа. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэнд гэсэн тодорхойлолт байдаг. За энэ дээр болох дээр биеийн өвчин завиргуу, сэтгэлийн амар амгалан байдал, за нийгмийн одоо бас харилцааны амар амгалан байдлууд нийлээд эрүүл мэнд гэдэг зүйлийг бий болгох юм байна гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр сэтгцийн эрүүл мэнд гэдэг бол биеийн эрүүл мэндтэй адилхан маш чухал зүйл байдаг.
За өөрийнхөө оюун санаанд анхаарал тавих тий сэтгэл хөдлөлийн уяатан байдал, ерөнхий сайн сайхан байдлын мэдрэмжийг мэдрэх сайжруулахын тулд дараах 4 зүйлийг бас хүн мэдчих хэвээр. Энэ дээр стресс менежмент гэдэг. За Цэли гэдэг эрдэмтний стрессийн тухай бичсэн ном байдаг. За энэ номон дээр эерэг сөрөг стресс хүний биед байнга л үүсэж идэг. Тэгэхээр стрессийг бид нэр даван туулахын тулд өөрөөсөө байнга одоо нэг асуултыг асууж явах хэрэгтэй. Ер нь ямар нэгэн эрүүл мэндийн таагүй сэтгцийн хувьд таагүй нөхцөл байдалд орох үед тухайн зүйлийг би даван туулах юм бол маш сайн байна гэсэн үг тийм. Стрессийг менежмент хийж чадчихээн. Та өмнө дээрээ туслаад нөгөө амьсгалын дасгалуудыг тайвшруулах тусгай аргуудыг бас ингээд сурах тийм шаардлагатай. За мөн сэтгэл хөдлөлийн 8 төвшин гэдэг ингээд бас цаашаа яриад байвал нэлийн гүнзгийрдэг. За дараагийн чухал зүйл бол хангалттай сайн унтаж амрах 8-аас 12 цаг, 8-аас 9 цаг. Ер нь бол маш сайн унтах нь танин мэдхүн одоо үйл ажиллагаа, сэтгэл санааны зохицуулалт, эрүүл мэндэд бол маш сайхан сайнаар нөлөөлдөг. Нойрыг бол юугаар ч худалдан авах боломжгүй. Тийм учраас шөнийн ээлжинд ажилладаг эм зөвлөгчнүүд энэ цалин маш өндөр байдаг. Яагаад гэвэл тэр хүмүүсийн нойрыг нөхөж авч өгч чадахгүй учраас тэр их хэмжээний мөнгөийг олгодог байна. Тэгэхээр бид нар хизээж сольж болохгүй зүйл бол зүгээр л нойр. Ялангуяа одоо 22 цагаас 2 цагийн хоорондох шөнийн нойр бол нам унтсан байх хэрэгтэй. Энэ үед бол дархлааны эсүүд маш өтөвтэйгээр ажиллаж идэг үе байгаа. За нийгмийн харилцаа холбоо, нийгмийн хүчтэй холбоо дэмжлэг үзүүлж одоо тий ганцаардлыг буруулж оюун санааны байдлыг одоо цэцлэх хэрэгтэй байдаг. За нийгмийн харилцаа холбоо бол ер нь бол хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлээд бид нийгэмд гэр бүлтэй нийгмийн жижиг бүлгүүд ингээд байгуулагдаад тодорхой хэмжээгээр одоо нийгэм биднэрт амьдарч тухайн нийгмийн нэг хэсэг болж байгаагийн хувьд нийгэмтэй бид нар зөв харилцдаг байх хэрэгтэй. Нийгэмд болж байгаа сөрөг зүйлүүдийг заавал өвдөрөд тусгаж авах шаардлагагүй, тэрийг орхих, тийм ээ, тэрийг одоо үл анзаарах ийм байдлуудыг бас өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. За бүр сэтгэл санааны хувьд одоо уналттай болон сэтгэл зүйн хувьд одоо бэрхшээлтэй тухайн одоо нөхцөл байдлыг даван туулахад арай одоо тий сэтгэлийн хатанд хүрэлцэхгүй болохгүй байх юм бол мэдээж сэтгцэн эрүүл мэндийн одоо эмч сэтгэл зүйчид хандах тийм ээ энэ эмчид хандаад зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой байдаг. Ер нь бол бүх хүмүүс сэтгэл зүйч эмчтэй байх ёстой. Тэгснээр өөрийнхөө одоо сэтгэл дотор явагдаж байгаа процедурыг ярих, тийм ээ гаргах улмаар тэрэн зориулсан нөхцөл байдлуудыг даван туулах ийм гоё боломжуудыг өөртөө бий болгох ёстой юм. За эдгээр мэдээллүүдийг олох дээр одоо Америкийн CDC, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, за эрүүл мэндийн үндэсний институт гэдэг байгууллагаас одоо бэлдсэн байгаа. Тэгээ цаашдаа та бүхэн маань доктор Котогийнхаа сувгаар эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа, эрүүл мэндийн орчин сэргийлэх үйл ажиллагаа, за эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн хоол тэжээлийн талаар мэдээллүүдийг бүргэхээр би төлөвлөсөн байгаа. Тэгэхээр та бүхэн маань миний сувагтай хамт байгаад өөрийнхөө сонирхсан зүйлийг комент хэсэгт үлдээгээ тий тодорхой хэмжээгээр хамтдаа бас эрүүл мэндийн боловсролоо дэвшлүүлж гэр бүл болон тий эрүүлийн сайн сайхан аз жаргалтай илүү бүтэн байхыг хүсэн өрөөё. Тэгээд та нартаа гялалаа. Тэгээд комент хэсэг дээр бас комент бичээрэй. За мөн дээрээс нь цугийг маань дэмжиж subscribe дараарай.